Сайн бацхан эрхэм мөндөд үзэгчдээ манай 108 мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар эхэлж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2012 оноос эхлэн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх ихтэй сургууль коллежуудын дипломыг монгол бичиг болон кирилл бичгийг хослуулан хэрэглэхээр болсон байна. Монгол бичиг бол хүн төрөлхтний бүтээсэн оюуны салшгүй нэг хэсэг бөгөөд энэхүү бичгийг монголчууд 11-р зуунаас эхлэн хэл аялгаундаа тохируулан хэрэглэж, улам төгөлдржүүлэн олон зүйл мэдлэг ухааны туйрал бүтээлийг бий болгожээ. Түүнчлэн монголчиг 13-р зуунаас эхлэн 1950 он хүртэл монголчуудын 750 гаруй жил хэрэгэлсэн албан ёсны бичгийн нэг байв. 1950-ад оноос хойш 50 гаруй жил төрийн албан хэргийг кирилл бичгээр хөтөлж байгаа ч төрийн байгууллагын тамгыг монгол бичгээр үйлдэн хэрэглэх болоод 20 шахам жил өнгөрчээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилснаар ихтэй сургууль төгсөгчдийн диплом гэрчилгээг кирилл монгол бичигт буулгах тухай зарлиг саяхан батлагдсан. Энэ талаар иргэд маань ямар үзэл бодолтой байгааг та бүхэндээ сонирхуулъя. Яг л үндэсний юм хийчихвэл одоо зүгээр л байна шүү дээ. Өөр монголч нь монгол бичгээр бүх бичих баримтайг хөтлөөд болж байгаа шүү дээ. Тэгэхээр манай хаш ч гэсэн жоохон буруу л байгаа байхгүй юу ер нь. Тийм. Ер нь иргэдийн маань монгол бичгийн төвшин мэдлэг ямар хэмжээтэй байгаа? Ер нь муу байгаа да. Муу байгаа. Яг үдэ хожуу заасан биднэрт бол тэгтээ нэг яг үсгэлээд уншвал нэг тим юм гэдгийм байна гэдгийг нэг одоо мэднэ. Одоо 5 6 дугаар анги хүртэл зааж байгаад одоо болчихсон шүү дээ чинь. Уг нь заагаад сурах нь бол зүйтэй л гэж би бодож байна. Энэ талаар л одоо ерөнхийдөө монголч төр буулгана гэдэг нь нэг эртний үеэсээ бидний өвлж ирсэн тэр монголч чигээ болохоор диплом гэдэг зүйлийг л бас гардуулсан зөв гэж бодож байгаа. Тэгээд одоо ер нь 10 жилийн сургуулиуд бол ихтэй сургуулиуд монгол чигээ илүү түлхэгцтэй үзвэл бидний нэг өвөг дээдсээс уламжилж ирсэн монгол чигээ одоо өөр нэгэн хятад ч юм уу оронд алдахыг мэдээж хүсэхгүй байх. Энэ дээр хүн болгон мэдээж санаа нэгдэл байгаа гэж бодож байна шүү дээ. Таны монгол бичгийн төвшин мэдлэг юу нэ? Монгол бичгээр 10 жилд үзчихсэн, их сургуулиудаар бас үзсэн. Тэгээд ерөнхийдөө бол уншиж бичиж чадна. Гэхдээ тийм сайн гэж юу хэлж чадахгүй л та. 2010 оны 7 сарын 6-нд Монгол Улсын ерөнхийлөгч илбэдэрч Монгол бичгийн албан хэрэглээг өргөдөх тухай зарлиг гарсан. Тэгээд энэ зарлиг бол 2011 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх тухай зарлиг заасан байна. Тэгээд энэ оноос эхлээд Монгол бичгийн албан хэрэглээг өргөдөх зорилгоор ихтэй сургуулийн бакалавр, магистр, докторийн диплом ажлыг монгол бичгээр хос хэлбэрээр үйлдэх ажил эхлээд явж байна. За оны өмнөөс эхлээд энэ ажил үндсэндээ эхэлсэн. Тэгээ яам дээр боловсон соёлын шинжилгээ ухааны яам дээр энэ ажлыг удирдах зохион байгуулах комисс байгуулсан байлээ. Тэгээ энийг бол Монгол Улсын их сургуулийн профессор Чоймэ багш ахлаад ингэ явж байгаа. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 2 зорилго нь монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдшгүй өв соёл болсон монгол бичгийг иргэдэд эзэмшүүлэх, хойж үедээ өвлүүлэх орчин нөхцөлийг бий болгох, энэ чиглэлээс сургалт, судалгаа, сурталчилгааг шинэ түвшинд гаргах, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгоход оршино.